За эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр манай ээлжит лайв үүгээр эхэлж байна. Тэгэхээр манай лайв өнөөдөр одоо манай студид одоо Shark Tank-ийн шилдэг оролцогч за Тэгш болон компанид үүсгэн байгуулагч Батүлэг ах хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр яг бид бол Батүлэг ахыг урахтаа альва нэгэн зүйл бол ер нь хүний амьдрал бол ирэнтэй бараантай заавал нэг одоо хүний амьдралд юуш тохиолдож болно. Гэхдээ хүн мөрөөдөлтэй, хүсэлтэй, тэмүүлэлтэй байвал бас юу гэж бүтээж болдог. Тэгэхээр энэ жишээгээр Батүлэг ахыгаа студид урьлаа л та. Тэгэхээр яг одоо би ингээд танаас хүмүүс намайг бас их шүүмжилдэг. Өлөг болсон асуулт тал асуулаа гэдэг. Тэгтээ би бас асуухгүй байж бас болдгоо. Ягаад тэгэхээр тухайн нутаг уснаас тухайн хүний амьдрал ихсэн байдаг. Тухайн хүний хүмүүжил ихсэн байдаг. Тухайн хүний тэр орчин бас байдаг. Тэгэхээр би таныг одоо аль нутгийн аль сумын хүн бэ гэдгээс яриагаа хэллээ. За. Би болохоор Хөвсгөл аймгийн Аруулаг сум байхгүй. Аруулаг суманд яг төрж өссөн. Тэнд одоо сургууль соёлоод үргэсэн. Тэгээ цэргийн албантай явбал одоо хүний амьдрал яаж л эхэлдэг вэ? Яг тэр замаар л ингээл одоо явсараа магаал одоо амьдрал ахуйгаа захиагаал. Одоо бол Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдарч байна. Одоо сумын төвөөс төөрөө орчод тийм аймгийн төвдөр гэсэн үг байхгүй. Уу яг одоо ингээд та нууц шууд бол танаа аав ээж чи юу хийдэг хүмүүс байв те таны бага насны яг тэр орчин ер нь ямар шохон байсан бэ? За манайх 6 8 үлээ. Одоо ихээс би зургуулаа. Тэгээ аав ээж хоёр маань ингээд 8 үлээ. Манай аав болохоор басан жав гэдэг хүн байсан. Тэр үед одоо бүр нөгөө нэг 70 данаас 90 он хүртэл арга нөгөө худалдаа хэлтгэлийн анги агент гэж хийж. Тийм агент гэж байсан. Тэгээ сүүлд нь болохоор яг нөгөө эмнэлгийн няруу гэж хийж хагаад тэгээ тэтгэвртэй гараал. Тэгээ одоо аа нэг 83 өрөөд тэнгэр дэвшлээ. За манай ээжийг бол Ванзан Санжаа гэж хүн байсан. Энэ хүн болохоор одоо яг ихээс ойлгохнаа. Тэгээ хар бага наснд бас ээж аваасаа хагдсан байдаг. За ингээд манай ээж маань бол ерөөсөө маш олон ажил хийсэн л дээ ер нь. Галч хийжсэн одоо цэвэрлэгч, угаагч тийм бүх төрлийн ажлууд гэж. Сүүлд нь бол энэ сургуулийн хүүхдийн тоогооч, цэцэрлэгийн хүүхдийн тоогооч олон жил ажиллаж байгаа. Тэтгэвртэй харсан. За манай ээж манаас одоо 2013 онд өнөд өнгөрсөн. Тэ хоёлоо л одоо бурхан дэвшлээ. Тэгээ одоо өөрөө хүүхдүүд бид нь одоо ингээд сайн хамтраад явж байна. Миний хүүхд нас явахтай сумын төвд бас өнгөрсөн шүү дээ. Биш одоо сумын төв хүүхд юу л хийдэг лээ тэр үеийн хүүхдүүд. За одоо төлөөмөдөө хаглах өргөдөх, мөсөнтэй явах, гэр орноогоос хэвэрлэх, хичээлээ дундуур нь давтах гэдэг. Тэгэл бустай адил яг л одоо хийдэг ажлаа хийгээл ах дүү нартайгаа зодтолтол тэгэл оройныхаа гурлыг ээлж шилдээл ийм л амьдралыг тууллаа. Яг л энэ бидний үеийн өссөн хүүхдүүдийн хүмүүжил ямар тэр цэцэрлэгээр явлаа, сургуульд орлоо. Тэгэл тэвг өшгөллөө, мөнгөдөн гэтэр. Хүүхд болгоны л хийдэг ажил. Тэрийг л хийгээл. Тий, тэгээд хоёулаа ингээд манай лайв шууд явж байгаа гэд бид түрүүн хэллээ. Тийм үү. Тий, тэгэхээр бол та бүхэн бол сайхан энгийн чөлөөтэй ярина. Одоо бол нэг тийм шууд гээд хоёулаа биеэ барих ямар шаардлага байхгүй. Тэгээ хоёулаа лайв эхлэх өмнө ярьж байлаа л да. Одоо ингээд та басна золгүй байдлаар тий 25 настай ингээд осолд ороод тийм ээ. Тий. Тэгээд тэг яг би танаас бол яг юу гэж асуух гээд байна гэхээр одоо ингээд хүн их шантардаг шүү дээ тий. За одоо ингээд миний ингээд амьдрал төгслөөд тий хөгжлийн бэрхшээлтэй хүн байтугай хөгжлийн бэрхшээлгүй хүмүүс шантраад байна шүү дээ. Тэг ингээд ирээдүйд ямар ч тэмүүлэлгүй болоод нэг амьдрах урам зориг нь мөхөөд тий ингээд ирдэг. Гэтэл та бол ингээд бүр ингээд ирч хүч ингээд яалтч хүн ингээд танаас мэдрэгдээд байна л да. Тэгэхээр та тэр тухайн үеийн тэр хүнд нөхцөл байдаг ер нь яаж давсан бэ? Зүгээр энэ яг хариулахгүй шиж болно бас. Яг одоо төм олон л удаа ярьж байна. За миний энэ байдал бол яг зүгээр золгүй байдлаас автын осолд ороод нурууны гэснэг гэмтэл аваад тэгээ одоо ингээд хоёр хөл мэдээг болцох. Тагч гიშх хэрэг болтол. Тий. Одоо 19 жилийн өмнө би энэ 25 оны 5 сарын 1-нд 20 жил болох шүү дээ. За энэ тэрэгэн цэр дээр сууж амьдрал. За энэ хугацаанд бол зөндөө юм боссоо одоо тий мэдээж автын осолд орсон хавтгаагаараа нэг 2 жил нэтер боллоо имчилгээнд бас имчилгээ хөөж ингэж ийждэг шиг явлаа гадаа дотоодгүй явлаа хамгийн сүүлд нь бол ер нь тэгээд хятадлаа яваад за энэ нуруу нухс гэмт ер нь идэгдэх юм уу хаалгаа одоо тий эрүүл болох боломж юу гэдэг ингэж явсараа байгаа тэгэл хятад хүргээл тэгэл би за сэтгэлээ мухарсан
Ерөн тэнд очиод бүхэл одоо тэр шинжилгээ дээр одоо юу гэдгийг тийм ээ таваг араа бүхэл юмнууд энэ өгөөл тэгэл тэр хят дэмчнэр бол намайг дахиад хөл дээр явах боломжгүй байна гэж хэлсэн байна. За тэр мөрч бол бас хүндэлсэн л да надад хүний нутагт тийм мэдээ сонсно гэж амаргүй шүү дээ. За тэгээд бас 9 шидийн бодогдол. За яг хөө тэгэл одоо Монгол руу орж ирэл тэр хүртэл явах хугацаанд бол ерөөс өөрт юу байсан бүгдийн дуус. Одоо бид нар нэг маазрал ярьдаг гэсэн бензин дуслаа үзнэ гэд. Тэр шиг ёстой миний бензин дуус. Өөртөөсөө хөрөнгө юу гэдгийг бүгдийн шавхаал ийм имчилгээ ингээд одоо бүр сүхтэд тулсан тэр ерөөсөө дахиж тэ яандаа л гэж хэлсэн. Үндэ хэцээс тэгэл одоо насан туршдаа юм болчихсон юм. Яаж энэ байдалтайгаа эвлэрэх үү? Яаж хааш нь амьдралаа авч явах юм? Энэ чинь өстө түмэн зүйлийн бодогдсон л. За ингээл одоо Монгол руу орж ирэл би яг хөө бас ер нь тийм байдлыг сонссон чи хэцүү шүү дээ. Тэг би ихнэр хөөжсөн. За ер нь одоо миний хайн одоо ингэж явж үзье. Би одоо энэ зовлонтойгоо зурлалт. Тийм ээ. Одоо яг 2 сайхан хүүхдэн тэгээд бас нэг юм хөөжсөн юм чи нэг унаад ч гэсэн сууж чад хүүхдтэй уулзчихсан л үз. За тэгэл би үхэл одоо дүүрс хэрэг чи зүгээр одоо амьдралаа бод. Залуу. Энд чинь бодолтой. Би чи 19 жил гэдэг чинь одоо гас чинь 27 настай тийм болчихоо. Цэл залуу. Амар харамсалтай. Тэгээ би ерөнхийдөө надад 2 тийм хамгийн яаж болохгүй нэг 2 үе байсан л дээ. Би яг хятадас Монгол руу ирэл энэ Монголд нэг бас нэг хоёлаа орж ирчихэд нут дээр ч юм шиг бас жоохон гэгээлийг бодогд. Тэгэл хоёлаа харийг л одоо энэ тарган дээр юун дээрээс тээврийн төвчөө гэж энд байсан шүү дээ. Тэгээ энэ дээрээс фурган цуугал явсан. За тэр яг хөвсгөлөөр ордгийн тэнд нэг бухтаад ирж гэж боддог байхгүй. За тэрийг даваад юу одоо хоёлаа фурган дотор шивгэн юм шиг. Одоо хаана очих? Гэр байхгүй. Бүгдийн зарцсан чинь. Одоо тэгэл энэ эмчилгээ тэгэл ийм болгоал идэж уугаал тэгэл одоо ажилгүй судж явах энэ хөл дээрээ босно. Энэ нэг 90 сар болчих юмсан гэж мөрөөдж явсан юм шиг. Тэрний төлөө бүх юмудаа тавиал нутгийн арга дүүнээс хань мөнгө гоогол. Одоо мэдээж энэ цаг мөгжсөн чинь бүгд л намайг харж байгаа байлгүй дээ тий. Би бол буруу зүрх яриад ах юм бол байхгүй. Өөрийн туулсан амьдралын юмч. Тэгэл би яг бухтаад өрж дээр гараад мөрөн шавартж байгаа шүү дээ 17-8 км. Одоо хаана очиж таа. Орох орон байхгүй шүү дээ. Хотоос хоёлог хөөрөөл нэг харин гэлэг гарсан. Хөвсгөл дөгдөг очтойх газар. За тэгэл одоо үндэл ястаа тэгэхэд бол үндэ 2 өднөөс нулимс хэлгэнжээс би ястаа 90 хүн алдлаа гэхэд би арай л нэг эндөө хатуу юм биш үү гэж та. Тэгэл ер нь тэр үеэс нэг хүн ингээл бүр навс унаал нэг тий. Өрөөсө хамгийн тэр дооцог гэж юу тэр тулцсан үед тэгэл нөгөө өөр мянга хүрэхээр цайрагддаг шиг тэгэл би яг тэр хүнд бүр ямар цохилгүй сэтгэл унсан байхгүй. Тэгээ би бодсон. Тэгэл нэг 2 3 өдөр нэг тиймэрхүү шоктой ажиллацаа гэсэн. Яасан ч яддаг. Амьдрал нэг амьдрсан шиг амьдарч байгаа юм шиг. Тэгэл би тэр яг мөрөн дээр л одоо аавын да ирэл хөдөө аруулгал руу явлаа. Аруулгад аавын да очил. Тэгэл би их нэрийг одоо ч тустай амьдрал ингээл. Хөөжл энэ бас амьдрал хатуул да. Гэтэ нэг яриад байх тийм сайхан ч биш. Яг зөвөр одоо чамайг асуусан болохоор би хэлж чинь энийг бас нэг дотроо нуугаад ингээл хадгалаад явдгийг. Тийм энэ ойр тойрных бас мэднэ л дээ. Энэ хүн бол үнэхээр одоо бас нэг хэцүү замаар тэр зам нь бол үнэхээр хэцүү. Бас бартаатай хийхдээ арай л дэндүү. Тэр гэж явсан. Би танаас гол юунд яг юу гэж суугаад байгаа юм гэхээр энэ та бол ингээд бүр амьдрахын төлөө ирч хүчтэй ингээд тэмүүлж байгаа хүн байгаа байхгүй. Тэгтэл би бол залуучуудад ямар мессеж өгөх гээд байна гэхээр гар нь бүтэн, хөл нь бүтэн тийм үү? Явдаг юм байжээч. Одоо миний амьдрал дуусчлаа. Одоо би ингээд дамп уурчлаа. Одоо би ахиад сэхгүй те. Би ерөөсөө ингээд миний амьдрал бүр одоо ингээд бүр оронгороо хэрэгчлээ гэж ярьж байгаа хүмүүстэй би ингээд таарч юм л та. Тэгэхээр аав ээжээс заяасан тэр эрүүл сарвал биеийг авч явах нь тэр тухайн хүний ухаанаас л их шалтгаална үз. Ер нь тэр тухайн хүн ухаантай байж ижил ер нь аливаа асуудал хандлах нь өрөөлнө үз. Мэдээч 90 хүн ухаантай байх хэрэгтэй бас төвчээртэй байх хэрэгтэй шүү дээ. Ухаан төвчээр хоёрыг хослуулж шиш те. Ерөөсө болохгүй юм гэж байдгүй л байхгүй. Болгоё бүтээе гэдэг ингээл зүтгэхэд байвал болж л даа. Заавал эрэхтэн бүтэн ч гэхгүй тахир дутууч гэхгүй наваа ер нь яг одоо сүүлийн үед юм хүмүүсийг хөгжлөн мэрэгчлэлд иргэд гэдэг л хөгжлөн мэрэгчлэлтэй ч гэлээ гэсэн тэгэл амьдралаа аваад явахын төлөө зүтгэж чинь. За миний хувьд болохоор яг тэгэл за одоо юу хийж чадах юм бүхэл одоо амьдралаа эргэж хараад одоо
хаанаас нь эхлэх вэ, яаж эхлэх вэ гэл ингээл төрөл бүрийн зүйл хийж эхэлсэн. Яриад байвал урт төхөлнө. За тэгэл болохоос нь болохгүй хүртэл төрөл бүрийн бизнесийг эхлүүлж үзлээ. Зарим нь бол явцх хүн байна, зарим нь болж байна. За ер нь тэгээд миний яагаад энэ барилгын салбар руу орох болсон юм? Яагаад та анх эхлээд энэ амны орон сууц эхлэх болсон юм? Яг хүний нэг тийм үндсэн мэрэгжил. Хүний хобби гэж нэг юм байна. Хүн болгонд би тийм ээ. Хүн болгонд нэг сонирхдаг зүйл. Тэрийг бас хүн өөр олж харах хэрэгтэй бол гэж бас бодоод байдаг байхгүй. Тэгэхээр миний зүйл бол ер нь тэгээд яг энэ барилгын салбарыг маш их сонирхдаг гэсэн. Тийм. Одоо би таны танилцуулган дээр ар болон компани үүсгэн байгуулах шиг хэллээ шүү дээ. Тэгш болон компани. Тэгш болон. Тэгэхээр одоо яг энэ компаниг ингэж үүсгэн байгуулах нь бол хэдэн он бэ? Энэ болохоор одоо юу юм ба 2019 онд юм. 2019 онд үүсгэн. Тэгэхээр та бол асуулт бараад айл хэдий? Бүр эн чинь 10 хэдэн жил болцсон байсан. Тэг болцсон үе тийм ээ. Яг энэ компаниг байгуулахын хувьд яг нөгөө энэ Shark Tank гэдэг нэг нэвтрүүлэгт ороод. Тий, хоёулаа Shark. Тэр хөрөнгө оруулалтыг авахын тулд заавал компани авах шаардлагатайсан. Тэгж л авах гэсэн. Зүгээр тэр нь зориулж юу? Гэхдээ тэр нэг хөрөнгө оруулалт тий. Ерөнхийдөө яг нэг төслөө бичихэд бас нэг юу хэрэгтэй байдаг шүү дээ, тий. За хоёулаа яг Shark Tank-ыг бол дараа нь хоёулаа зүгээр энд нэг юм. Хүний мэрэгжилгээ таасан их гоё ярьлаа л та. Нэг хүний дуртай зүйл гэдэг. Тэгээ нэр нь яг тийм. Хүнд бас нэг дуртай, сонирхдаг. Гэхдээ буруу мэрэгжил сонгоцсон байдлаа гэхэд нөгөө дуртай юмараа ажиллаж байгаа зөндөө олон хүмүүс байдаг л та. Тэгэхээр та яг энэ барилгын яг энэ ялангуяа танд энэ архитектурч гэдэг юм уу те одоо таас амны орон сууц гэж ярьлаа шүү дээ. Тэгээ хоёулаа лайв хэлхийн өмнө нэг загварын тухай бас ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ санаанууд ер нь танаас хаанаас гэж ургаж гарч ирж байна. Гэхдээ би харин бүр яг хүнд өөрийн гэсэн нэг хобби гэдэг юм уу те сонирхол гэдэг юм уу тэрэндээ хөдлөгдөл ер нь ингээд сургуульд хасаал би нэг энэ барилгын талыг их сонирхдаг байсан байхгүй зурдаг байж тийг энэ талаараа мэдээлэлтэй ном сонь унших гэдэг юм уу те тэгэл ямар сандал одоо ийм өндөр барилгуудыг хараад гайхал цонхын хүртэл тоолол ингээл явдаг байсан байхгүй тэгэл одоо ер нь хамгийн анхны нэг айл болсон би байшин барьж авчихсан байхгүй өөртөө тэгээ нэг урт дүнснүүдийг одоо 3 талж авчаал тэгж өөрийнхөө байрыг өөрөө басгачихсан байхгүй хөвсүүлэрний илбэг шүү дээ тий тэгж тэгээ ерөнхийдөө ер нь л өөрийнхөө тэр яг одоо мөрөөдлийн дагуу мөрөөдөлтөд хөтлөгдсөн да тэгээд тэр яг энэ автын хосолд ороод бүр тэр нэг гарцаг болцсон үед яг хэрэг болсон байхгүй би зөндөө юм бодож үзсэн зөндөө ажил хийж үзсэн тэгээ ер нь нэг тийм айхгүй юм байна амжилтгүй болох юм байна гэдгийг мэдээл ер нь яг өөрийнхөө тэр жинхэнэ мөрөөдөлд хөтлөгдөл за энэ барилгын салбарыг л ерөөсөө энэ амны орон сууцыг ер нь хэрэгжүүлж эхэлсэн дээр юм байна гэдэг яг хувийн сууц гэдэг тэгэл энэ гудамжинд таашаа хөдөлж аваад тэнд жижиг хувийн сууц барайл зарж эхэлжсэн энэ чинь бол одоо баг 2010 гэсэн үг шүү. Одоо ер нь та хэдэн орон сууц хувийн орон сууц зарсан бэ? Ер нь хэдэн хүний за эргээд тоолоход бол одоо манайх нэг 200-аад тийм амны орон сууц барьж зарсан байна. Гэхдээ бас нэг талдаа визэлчглээ гэсэн 210 гаруй айлыг өрх орон гэртээ болгоцсон байна. За засвар үйлчлэг гэх юм бол бас нэг 170 гаруй айлын засвар үйлчлэг хийсэн. Одоо манайх ч нэг доктортой үйл ажиллагаа болж болохоор дороо нэг 16-7 бай ажиллаж та. Ажилтдаг. 200 гаруй гэдэг чинь бол танах бол жижиг компанид бол орохооргүй. Бай дунд зэрэг рүү бас төгөж явна шүү дээ. Тэгэхээр ийм байна л тахаа. Яг хоёулаа ингээд нэг барилгын салбарын тухай нэгэнт яриад ингэсэн. За тэгээд дээрээс нь та Shark Tank-д орсон. Shark Tank-д бол гэр бүлээр орж байгаа шүү дээ. Тэ? Гэр бүлээр ороод төсөө танилцууллаа, тэ? Тэгэхэд ер нь тэр хүмүүс ер нь хандлага нь яаж хүлээж авч ирсэн? Та зөвөр ороход нэг тийм хүний нэг анхны мэдрэмж үйдэг шүү дээ. Одоо тэр заал руу ороод явхад одоо 5 хүн байдаг үлээ, тэ? 5 Shark. Тэгэхээр 5 хүн ер нь таны бодлоор шүү дээ. Ер нь яаж хүлээж авч ирсэн? Гэхдээ ер нь бас жоох ихлэ твддэг байхгүй. Мэдээж одоо тий салбар болгондоо манлайлагч болсон улсууд орж сууж яадаг. За тэгэл тэр эдийн засаг масгийн талаар бол мундаг улсууд байгаа шүү дээ. Мань мэдчих юмнууд биш. За тийм улсуудын урд одоо нэгэнтээ шүүлтгүүрээр орох гэж байгаа юм. Яаж одоо тий төслөө зөв хамгаалах уу? Зөвхөн ерөөсө 5 минутын дотор өөрийгөө танилцуулах, төслөө танилцуулах, алдаа оноо бүх юмудаа ярих болчих юм чинь. За тэгэл ерөөс хурдан хугацаанд товч тодорхойл ярихгүй бол энэ хүмүүст би өөрийгөө ойлгуулж чадахгүй шүү. Энэ ерөөсөө л миний ганц боломж л гэж бодож харж ирсэн. Тийм. Тэгээд ер нь ороход жоохон твдчихсэн. Тэгээ ер нь өөрийнхөө баяа өөрийнхөө бодож сансан ер нь ингээд
ийм хөгжлийн бэрхшээлтэй хүн өнөөдөр энэ өөрөөсөө хатсан барилгын салбарт үйл ажиллагаа эрхлээд явахад ямар дарамттай байдаг юм бэ? Хүн яаж хэрцдэг юм бэ? Энэ үг жоохон түлхүү олон нийтэд нэг хэлхий гэж нэг тийм тий хүнийг одоо бас нэг хүн шиг харьцаж чадахгүй байгаа гэх мэт олон янзын өнцгөөс хардаг улсуудад бас нэг үг бодлоо хийчихсэн гэж бодож явсан. Хэлсэн. Чадсан. За тэгээд хинээс нь хөрөнгө оруулалт авлаа та? 5 шарх 5 доллар. 5 хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт авлаа? За одоо энийг олон хүмүүс мэдж байгаа юм чи яах вэ? 70 сая төгрөг. 70 сая. Тэрийг бол 100% одоо энэ хэрэгжүүлж байгаа төсөл рүү оруулсан. За ингээд одоо өрөөгөө чинь хүртээд явж байна. Энэ Shark Tank бол маш их өрөөгөөштэй нэвтрүүлэг би энийг бас маш их баярлдаг байхгүй юм. За чи ингээд бодлоо да. Би урд нь ингээд энэ Shark Tank-д орохоос өмнө биш нь бас 7-8 жил алдаж оноод яг энэ хувийн сурц бариад явж исэн байхгүй. Тэгэхэд би яг энэ байшингаа барьчаад тэгээ ингээд хүмүүс зар өгөөд үзүүлэн хүмүүст. Одоо нөгөө юм заах шүү дээ. Тэгэл зарын дагуу хүмүүс ирж үзэн. За тэгэл таксидал их нөрөтөр нөгөө байшин дээр ирнэ үзүүлнэ. Олон удаа тэгэл ингээл үзүүлж харуулаад тэгэл зардаг. Тэгтэл бас нэг тухайн үед нэг жоохон хүний сэтгэлд нэг тийм тааламжгүй хэлсэн юм л да. Тэр тухайн үед үзчихсэн улсууд бас одоош бас энэ тийм тааралддаг юм. Ер нь миний барьсан байшин үзчихэд ийм тэрэгэнцэртэй ийм тохирдтой хүнээс галгууламтай авахгүй ч яах юм бэ гэж. Тэр бол их хэж ингэж үзүүлчихэд нөгөө барьсан байшингаа явах шатаар би нэг ингээд нэг дамжиж орж чадахгүй гадаа хүлээж байгаа л да манай хүн үзүүлчихэд гарч ирээ. Тэгээ нөгөө байшингаа чойжлоод битэр гарахын хооронд нөгөө улсууч машиндаа суухаар тэгж яар. Тэр бол надад айгүй тусчихсан. Тэгээ би тэрнээс хойш байшингаа барьчихэд их нартыг таксиж очиод би наад гудамжныхаа үзүүрт нэгэд буу нуугдчихдаг. Тэгээ их нэргээ болтыг. За чи юу? Одоо дахиад бас нэг амар юм сонсон шүү дээ би ч бас хэцүү. Тэгж одоо хаалчрал. Тэгэхээр манай хүн явна очиод үзүүлээ. Тэгэл би нуугддаг ус баг. Удамжны болонд юмаа зарах юм чи. Тэгэд ер нь энэ Shark Tank-д орсноос хойш би тийм байхаа байц. За энэ хүн хөдөлмөр хийж болдго юм. Энэ хүн гэж бүтээн байгуулалт хийж чаддаг юм. Бас үгүй би өөрөө хатаас хатаад байгаа юм баггүй л. Хүнийг зөв зохион байгуулж чана аж ахуйн аргаар одоо тэр бүх материалыг нь бэлдэж хүнийг ажилуулах боломж болцоо юу вэ? Бүгд ингээл одоо ингээл ингэж нөгөө хүмүүстэйгээ амьд харилцааг үүсгэж яг тэндээ ингээл ноцолж тэр нэг сайхан бүтээгдэхүүн болгоод тэрийгэ зарж зах зээлд ингэж борлуулдаг. Тэгээ би энэ Shark Tank-таас баярлдаг юм аа. Нэг төрөмтөө оруулалт авдаг, хоёрт одоо миний бизнес олон түвшинд дийл болсон. Би нөгөө нуугдаж явахаас болсон. Маш том хамгийн том сэдв нь бол тэр би тэрийг бол бас нэг тэр юм болгон тэр үед бол хүнд яриад авах боломж байхгүй л тэгж хийх миний үгд сонсогч хүн байхгүй л. Тэгээ ер нь өөр дотор хадгалал их нэртэйг хоёлоо орой очоод ямар муухай юм бэ бас тийм гэж ингээл өөрсдөө дотроо нэг ярьж тэрийг нэг цагаатгаал өөрсдийгээ тэгэл одоо цаашаагаал одоо гарц юу байна уу гэл ингээл зүтгэжсэн. Одоо хоёул Shark Tank нэгэнт ярьсан яг тэрийг дуусгач л да. Яг хүмүүс сонирхолтой байж магадгүй. Ер нь тэгээд тэр мөнгө төгрөгөө зарим нь өгсөнгүү гэж оролцсон хүмүүс бас юм ярьдаг штеп. Тэглээ инглээ гээл нэр яг тэгээд дорхоо танд өгчөж чинь ер нь 100% ингээд шууд 70 сая төгрөг маа гээл бас энэ чи хувааж өгөө. За энийгээ хийцний дараа энийг нөгөө, энийгээ хийцний дараа энийг нөгөө гэж явах уу? Яадаг юм бол. За нөгөө хийсэн ажил нь тодорхой. Манайх чинь яг нөгөө энэ амны орон сууцыг хэрэгжүүлж байгаа. Энэ дээрээ нөгөө төслөө бичиж орсон. Энийгээ бүрэн дүрэн хамгаалсан. Одоо ч ингээд нөгөө үйл ажиллагаанд хэрэгжиж байгаа болохоор тухайн үедээ тэднэрийгээ шалгаал одоо тэр санхүү манхугаад зөндөл том албад байдаг юм байна лээ. Тэгэл тэр өөр авлага одоо талент татвар гээд бүх юмнууд нь хэвээ явагдчихвал тэгэл тэр асуудалгүй тэр хөрөнгө оруулалттай тэр хувааж барих юм байхгүй бүгд яг 100% гээл хэрэг хийгээл явцсан. Тэн дээр бол би ер нь их хөрөнгө оруулалт дээш ингэж хайх нь их зүг юм байна л гэж бодож байсан. Тэгээд тэр хүмүүстэй гэж итгэл үзүүлсэн. Би итгэлийг нь хөсөлдүүлчихгүй юмсан. Ямар ч байсан энэ үйл ажиллагаагаа нэг доктортой болгоо тийм ээ. Цаашаа энэс бас өшөө суралцаад энийг өргөжүүлээд ингээд нэг энийг нэг доктортой бизнес болгочих юмсан гэж хичээсэн. Өнөөдөр бас тэр хэмжээнд хүрч чадж байна л гэж харж байгаа. За тэгээд бас нэг чухал юм байна. Одоо ингээд амны орон сууцны чиглэлээр одоо маш олон байгууллага үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Яг одоо би бол таны яриан дээрээс бол эхлээд яг нэг байшин ингээд зараад ингээд явж исэн байна гэд. Зүгээр одоо бол хүмүүс хаус хороолж гэдэг юм а те. Ингээд бүр хорооллоор нь ингэж барьдаг болсон ба шүү дээ. Тэгэхээр танай компани team төсөл рүү орж ийн үү?
Манайх одоо эхэлж байгаа. Одоо ер нь юм байгаа байхгүй. Ер нь эрчим хүчний хэмнэлттэй гэдээ явж байгаа. Ногоон барилга. Тийм, ногоон барилга. За энэ бол нөгөө банкар урт хугацааны зээлүүд гарна. Дээр нь зураг төсөвтэй дулаалга сайтай маш их тийм юу өндөр бүтээгдэхүүнд босдог ийм үйл хөдлөх болж байгаа байхгүй. Тэгээ гол нь ерөөсө хүлэмжийн ялгаруулахгүй. Одоо нэг байгаль орчинд ээлтэх гэсэн үг. Ийм төслүүдийг манайх одоо хэрэгжүүлээд яг жил болж байна. Яг энэ жилээр одоо хотхон барийн бүтээй гэж бодол явж байна. Энэ жилээс ер нь энэ 25 оноос Улаанбаатар хотод ажиллахаар байх юм байна. Тэ. Айтаагаа ингээд нэг гаа газар мазар дээр хотхон төлөвлөлт хийх санаатай. Амны орон сууцыг манайх бол одоо тасралтгүй 17 жил хийж штэ. Тэгэхэд бол одоо бид нарыг анх эхлэхэд бол хүмүүс их цөөхөн л байлаа. Жижиг гарч байгаа компаниуд байна. Гэхдээ энэ хүмүүст бас хэлэхэд хүний насан туршийн амьдрах тэр үйл хөдлөлийг чанартай л хийж өгөөрэй гэж би хүсдэг юм. Эн чинь нөгөө дөрвөн улирлын бүтэн тийм одоо сайхан үйл хөдлөх байна шүү дээ, тийм ээ. Энд маш их нуршуу ажилттай энэ бол. Тэгэхээр бүх деталь дээр нь сайн анх гарах хэрэгтэй, сэтгэл гаргах хэрэгтэй. Чанартай сайн хийх хэрэгтэй. Доор хаяж нэг 100 жилийн настай юм хийжээж одоо би энэ байшин барьдгийг гэд явах хэрэгтэй. Уг нь бол би бол тэрийг хүсдэг. Ер нь яг зүгээр юм сайнтай муутай зарим нь жоохон таар юм хийж эхлэв. Тэгээд чихний өсвөр дуулж лээдэг, зарим сайн хийж эхлэв. Тэр сайн газар мазар гэл хүмүүс ярьж лээд. Гэтэл ер нь тэр сайнтай муутайгаа бүгдээ бас нэг сонсч байгаа л гэж байгаа. Ер нь 100 жилийн насжилтаа тийм үйл хөдлөх барих хэрэгтэй шүү л гэж байгаа. Ер нь бол чанарыг бол нэг тавиад гэрээ гэж. Тэгэд бас таны түрүүн бас яриаг сайхан санагдлаа л да. Шаркотойгоо эргээд холбоотой байдаг гээд. Одоо жишээ нэг жилийн дараа ч юм одоо таавал нэг тайлангаад явах ч юм уу те. Эргээд нэг хөрөнгө оруулалтын тухай ярьдаг ч юм уу. Иймэрхүү байдлын холбоотой байдаг гэж байна шүү дээ те. Гэхдээ энэ ч гол нь одоо тэр нэг хүнд итгэж байгаа итгэлийг ерөөсөө алдчихлахгүй шүү дээ. Би миний зарчим тэр. Зарим хүмүүс одоо баг мөнгөний аваад алгуулсан байж. Тэгэхээр одоо ингээд мөнгөний авчиж байгаа тэр чинь ерөөсөө нэг хитэн цаасан тэр гэрээ хийгээл гар өсөх зурж байгаа юм. Тэгэл одоо мөнгө ингээд ямар ч харгуу зарцуулаад үйл ажиллагаагаа өргөжүүлээд үгүй тэр хүн ч гэсэн бас нэг баяртай байна гэсэн. Эргээд бид нар бол байнга холбоотой жил болгон уулздаг. За одоо ингээд нэг ногдлаа шиг энэ төр авах уу? Энийг яаж авмаар байна? Одоо заримд бас би 100% төлөөд та одоо манай компаниас гарч болох энэ төр гэдгийг тавьж байгаа. Би байнга уулздаг. Ер нь ингээд сар болгон гэх нь хаашийн жилдээ бол нэгээс хоёр удаа уулзаж санал бодлоо солилцдог. Миний нэг бизнес ийм хэмжээтэй явж байна энэ төр гэдэг тайлбарладаг. Гэхдээ яг шаркууд бол мэдээж яг нөгөө ижил хуваар л танай компанид орсон багтаа тий. Тэрээс нэг нь давуу нэг нь юу гэсэн. Угаа яг жигтгэн чи 14 сая явах шүү дээ. 5 70 сая чи. Тий. Яг жигдэл ороо тий. Тий. За тэгээд хоёулаа ингээд бас сонирхолтой сэдвүүдээр ингээд ярьлаа. Ялангуяа таны сонирхолтой одоо барилга байна. За тэгээд мэдээж шаркуудаа одоо ингэж тий. Мэдээж та тэр нэвтрүүлэгт орсон юм бол одоо миний амьдралд хийсэн бас нэг том алхмуудын нэг л гэж одоо та ярьж шүү дээ. За хоёулаа тэгээд дараа нь бол яг би одоо энэ асуултыг танаас асуухад тэнэг хүмүүс эхнэрээ магтдаг гэдэг нь яг хоёулын тэнэг л болно гэж хамаагүй. Гэхдээ та эхнэрийн тухай нэг сайхан яриач. Ер нь одоо ингээд өдөө олон жилд ингээд та хамтдаа амьдралыг туулаад явж байна те. Хоёр хүүхэдтэй байна. Магадгүй таны өнөөдрийн компани байгуулад үйл ажиллагаа явуулж байгаа чинь бол баг эхнэртэй чинь 100% холбоотой. Та баг тэр хөнгүүгээр одоо энийг өнөөдөр босгосон ч юм уу үгүй ч юм уу тийм. Тэгэхээр та эхнэрийн тухай нэг сайхан яриач. За манай эхнэрийг Гант мөрийн дэлгэр насан гэдэг Хүсгэл аймгийн Аруулах сумын юм бүсгүй байгаа. Ветерада анх танилцаалал хоёр хүүхдийн ээж ав болол дунд нь яг бас нэг золгүй явдлаар би нэг юм болол. Тэгэл одоо энэс тоош би түрүү хэллээ шүү дээ. За ер нь нэг яг энэ үнийг бас насан турш нэг зовоод яг одоо яв гэхэд явгүй шүү дээ тийм ээ. Би одоо ингээл нутагтаа ирчээ. За чи амьдралаа бод би ч амьдралаа бод тий. Тэгэхэд миний эцэг их хоёлаа амьсран байсан. За ингээд одоо би яг энэ эцэг их намайг харж асрамжлаад ингээд явна. Чи одоо ер нь амьдралаа бод гэхэд ингээд ерөөсөө яваагүй байхгүй. Тэгээ надад хэлжээс чи ер нь амьд сэрүүн энэ хоёр хүүхэдтэй харагдаж хоёлаа сайхан амьдрна гэж нийлээ өст. Одоо би яаж ингэж чамайг хайж явах юм бэ? Ингээл ер нь ингэж би бодож за ер нь энэ хүн ийм бодолтой байхад нь би ингэж явах ер нь хийчих юм байна гэд. Тэгээ миний энэ одоо өдөрт ингэж нийгэмлөө оруулсан энэ барилгын үйл ажиллагаа эрхэлдэг компани байгуулд
Бүх юмнууд манай их нэртэй 100% Тий. холбоотой. Миний гаргасан санаа болгоныг дэмждэг. Энэ маш их том аварчтай тал баггүй. Тэгээ мэдээж өнөөдөр үнэхээр хань мот бол тэнгэр дэвшсэн л байна. Тэгэхээр мэдээж энэ одоо үгээр хэлчихгүй одоо тийм сайхан хантай очирсан бас нэг сайхан нэг тэнгэрийн бурхны бэлэг юм даа гэх. Бас ацтаалгүй өөр. Тэгээд юу л таахаа одоо ингээд хүн ярьдаг штэ. Эхнэрийн зөв сонгож байгаа. За дээрэс нь мэрэгжлийн зөв сонгож байгаа. За тэгвэл тэгээд тэр хүн сайхан амьдарч тийм даа гэл. Энэ нэр нь яг үнэн үү? Одоо залуучууд хандаж хэлэх. Гоода тэгээд нөгөө нэг яг ёстой зөрж болдгоо тавилан гэж байна штэ. Тэгэл одоо учрах ёстой улсууд учраал үз. Тэгээд хоорондоо одоо биеийнхээ тэр хийх байгаа ажлыг яагаачгүй бойл гэдэг хариу хэлхээсээ өмнө судалж үзэх хэрэгтэй. Биенийг дэмжих хэрэгтэй. Ойлгох хэрэгтэй. Тэгэл яагаачгүй хоёр биентэйгээ хэрэлдээл муудалцаад байвал тэгэл тэр уршаа явж чадчихгүй. Зөв юм зөв гэж дэмжиж за энэ тийм байлээ гэдгийг ёстой нэг тулгай агаравч малган дотор гिचэр нэг хоёлоо сууж байгаа буруу зөв шүүждэг байх хэрэгтэй. Ингэж л нэр зөв яв. Тэрнээс биш зөв хүн айх гэдэг нэг энэ хүний нүүрэн дээр чинь зөв гэсэн бичиг байхгүй шүү дээ. Өнөөдөр бүгд л сайхан ган гоо хүмүүс явж байна. Гой хувцастай хүмүүс явж л байна. Сүүлийн үеэр бурхан авсгар байдаг гэдэг. Тэгэхээр тэр дундаас яаж одоо тэр сайн өнөө олж авна. Яг гоо зүгээр түрүү үе өв байдаг л нэр удам ухсаагийн сайн хараараа гэж хөгсчүүд бас хэлдэг. Тийм тэр яг жоохон зөвл нуруутай л үг байх л. Тийм. Миний хувьд бол зүгээр залуучууд хэлэхэд бол мэдээж уушрах ёстой хүнтэйгээ уушраал байлгүй. Тэгэхээр ямар ч байсан л одоо доосон дуустал өөрсдөө 100% дэмжиж өөрсдөө ойлгох хэрэгтэй, бие биенээ хүндлэх хэрэгтэй. Тийм тэгээд миний бодлоор одоо ингэж яг би одоо ингэ тантай ярилцлага хийж байгаа ч өөрхөн бодлыг гэж үзэхтэй зүгээр ийм байна л да. Бурхан бол одоо яг цаав тэрэ саний ярьдаг. За ханиг бол ёстой нэр таны хэлтгэр зөв гэсэн бичиг байхгүй учраас хувь тавилангаар тий. Тийм шүү. А мэрэгжлийг бол бас өөрөө сонгох бүрэн боломжтой тий. Нөгөө мэрэгжил хань өөрөө зөв сонгоч сайхан амьдрын гэж яриад байгаа шүү дээ тий. Гэхдээ мэрэгжлэх харин одоо бас нэг амар алдаатай юм байдаг байхгүй. Яаж нэг аав ээж нэг л заагаал ингээл хэлдэг тий. Яг тийх бишээ. Тэр өөрийгөө бас мэдэх хэрэгтэй. Мэдээж одоо 12 жилийн дараа төгсөж шүү дээ. 12 гэдэг чи одоо хэдэн нас болсон бэ? 18. Тий 18. Тэгэхээр шууд өөрөө шийдвэр гаргах насан дээр ирчихэж байгаа. Тэгэхээр би ер нь өөрөө юу л тэмүүлээд идэг. Юу л хөтлөөд идэг. Тэр чинь яг таны өөрөө чинь мэрэгчлийг өөрөө хөтлөөд байгаа шүү дээ. Тэрийг л таньчих хэрэгтэй байна. Тэгвэл яг тэр хөрл явах хэрэгтэй. Тэгэхгүй өнөөдөр те цалин өндөр юм агаал нэг инженер болж яснаа болоо. Тэгэл нэг өөр тийм ээ. Барилгын ажлыг яач гэх юм уу? Ашиг их олдгийн гэлээ барилгын ажлыг хийж гэдэг. За хэсгэн бол нэг өөр юм чи мэрэгчл сонгочоод нэг багш одоо юу гэдэг нь өөр мэрэгжил хийх гэдэг тийм шаардлага байна. Өөрөө яг юу сонирхдаг хүрнэ. Миний бодлоор бас нэг тэр хобби, мэрэгжил тийм ээ тэр мөрөөдөл энэ төр бол нэг зэгтэл уулздаг байх гэж боддог. Тэгжээж л амжилт нөр. Тэгжээж амжилт. Тэгээ гол нь ерөөс тууштай. Хөдөлмөрч байх хэрэгтэй тийм. Тууш. Ямар байгаа нэг ажил. Өнөөдрийн нэг авч байгаа цалин болоод тэгээл нэг янз бүрийн нөлөө шүү дээ. Найз нөхдийн нөлөө байна, аав ээжийн нөлөө байна тий. Гэр бүлийн нөлөө байна. Их л цалин аав. Тийм учраас одоо хурдан одоо тий амьдралаа төвөх нь бол тэр чиг яг зөвл байх л да. Гэхдээ бас юм тууштай байхгүй бол өнөөдөр энд нэг цалин авч яасан л энэс илүү нэг цалин шүү дээ. Зөвхөн өнөөдрөөр зогсохгүй тий. Тэгэхээр таны ирээдүйн зорилго юу вэ? Ер нь та ирээдүйд юу хийж бүтээ гэж бодож байна? Та одоо сая хоёр сайхан хүүхэдтэй гэж ярьлаа шүү дээ. Мөн тий олон мянган үрс байна. Ер нь нийгэм та юу хийж бүтээгээд үлдээ гэж бодож байна? Ирээдүйн зорилго. Зөв. Миний ер нь мөрөөдөл бол одоо энэ хийж байгаа бизнесэл 100% төгс болгоно гэж бодож байна. Ер нь 100% төгс болгоод тэрний яах юм бэ гэхээр ер нь л орчин үетэйг нийлүүлээд ямар чиг хандлагатай болж байна. Энийгээ 100% хөгжүүлээ. Энийгээ томруулах чинь гэж том барилга руу орж өөрийгөө самраад явах уу. Ерөөсөө л энийг 100% хөгжүүлээд
Энэ ерөөсөө л үндэсний одоо үйлдвэрлэгч шиг л одоо ийм сайхан доктортой үйл ажиллагаатай компани болгоё гэсэн л юм л мөрөлдөлт явдаг. Тийм учраас энд өдөр болгон суралцдаг, өдөр болгон мэдээлэл хайдаг. Тий. Би зүгээр таныг ингэсэй гэж хүсэж байгаа хгүй. Та яг одоо Өвсгөл аймагт амьдарч штэ мөрөн хотод амьдарч байна. Тэгэхээр яг одоо барилгын компани юм чинь барилга бол хаасаагүй л баригдана штэ. Зүгээр ингэ тийм өргөжүүлсэн одоо өөр аймаг руу шилжсэн ч гэдэг юм. Улаанбаатар хотод барилга баригч гэдэг юм уу те. Өөрөнгөө аймагт барилга баригч гэдэг юм уу те. Ийм ингэ тийм салбруултай одоо яг өөрийн гэсэн ноу хау те брендийг бий болгосон те. Та бид нар ногоон барилгаад байгаа улсаар л. Тэр яг ийм брэнд бий гэдэг бол та ерэн тал бодож ясна. Би бол таныг бол тэгээсэй гэж бас итгэвчгээ бодгүй яах вэ? Гэхдээ яг тэгж өргөжүүлээ те салбар нэгээд ингэж явах удаа бас их бодолцохгүй болдог юм л л хүний тэр чинь нөгөө өнөөдөр зүгээр таалах биш. Таалах бол идэл дуусаа. Энэ үл хөдлөх байшин гэдэг чинь хүний амьдрах байгаа байшин гэдэг чинь ерөөсөл маш сайн бүх одоо тэр хийж байгаа ажил дээр сэтгэл явж явах хэрэгтэй байхгүй. Ерөөс миний бол боддог бодол одоо би боддог бодол шүү. Миний хийдэг ажил дээр одоо би яг ажилчтайгаа цуг тэр барилга дээр ингээл шороо тоосоо маань татвал одоо ажлынхаа хувцастай үрзийгээл арзагаад тэгэл барилгачтайгаа цуг л хийждэг. Тэгэл ерөөсөө хийж байгаа болгоныг ингээл хараад заахын заагаал сана оноогоо солилцол 100% минийх гэд мөөхрлээд зүтгээд байгаа. Тийм учраас тэрэнд ерөөс алдаа дутагдал гардггүй босдгоо байхгүй тэр байш. Тэгжид тэр хүн 100% сэтгэл ханамж баталгаа 100% чанартай бүтээгдэхүүн очно. А тэгэхээр энэс би жоох байгаад байдаг. За би нэг салбар бариад одоо жишээ нь чамайг ингээд өөр аймаг руу явуулчих л да. За ямар арга шин гаргах. Юугийн дутуу хийх бол тэр хүн чинь тодорхой хэмжээний их мөнгөөр ингээд нөгөөдг чинь худалдаж авч байгаа. Тэгээд нөгөөдг нь муу хийчих болов гэж бас айгүй том бидний алсраад байдаг. Заавал өөрөө нүдээр харчих бол олоо. Эргээд уулзах нь үрдээ эн чинь бас нэг би энэ дээрээ бүр 100 итгэлтэй байгаа шүү. Тийм учраас би танд бүр бардам ярина. Эргээд хоёлоо уулзах нь үрдээ сална гэдэг дээр ингээд өөрийнхөө хийж байгаа газар дээр бол нүүр болт. Ядаж сэтгэл үе юм тийм ээ. За тэгэл одоо бас нэг ер нь яг хүн бол хоёр талтай сайнтай муутай тий. Бүгд тийм биш. Бас энийг бодлого л яг салбараа нэгээд өөр юм хэрэгцээтэй газар хүнд бас нэг сайхан тэр мөрөөдж байгааг энэ орон гэрээ бариад мөрөөдж байгаа хаваас юм бариад өгчих юмсан гэдэг. Энэ бол том мөрөөдөлтэй миний. Хүн болгонд бол бас нэг баярлал сайхан л амьдрын шүү дээ тэр дотор мэдээж айл гэрэмчин өсч өгөрчин амьдрал авах хүн дэвчин дээшлэн гэд сайхан л энергитэй газар ингээл сайхан байшин ингэ бариад өгчих юмсан гэж боддог. А салбараа гаргахтаа жоохон имзгэлдэг. Хүний юм муу гэж хэлж байна. Ер нь их чанар дээр анхаардаг тий. За ингээд төгсгөлийн асуултнууд бол яг би танаас ингэж л асуух гэсэн. За яг ингээ хөгжлийн бэрхшээлтэй болоод одоо 20 шахамжил ингээ боллоо тий. За Монгол улс ч өөрөө хөгжлөөр ямар байлээ. Ер нь хууль эрх зүйн орчин талаасаа ер хөгжлийн бэрхшээлтэй хүн ингээд ажиллаж амьдрахад ер нь ямар байдаг юм бэ? Одоо чинь төр засгаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нэг ингээд дэмжиж өгдөг болоосоо тэрхсэн бодол ер нь танд байдаг. Одоо би жишээ нь сая ингээд таны нөгөө би ингээд өөрөө ингээд зовлонгийг мэдэхгүй учраас одоо энэ офисынхаа барилгын шатыг анзаараагүй л байгаа байхгүй. Тэгэл та ингээд надад уцаар ярихад бол би танд шат байхгүй л гэд та бол тэр гинцэртээ шууд яваад ороод ирнэ л гэж гэсэн юм ярьж байгаа шүү дээ. Тэгэхэд тийм биш. Та нөгөө шат байна тий. Тэгэхээр ер нь энэ төр засагч бай энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжсээр ямар юм байгааз гэж та бодож байна. За ер нь яг энэ талаар ярил маш их урт яриа өрнө. Гэхдээ товчхон хэлэхэд бол маш их олон стандартууд байдаг. Энийг нь одоо ерөөсөл энэ хүн үйлчлэгчл энэ объектууд баригдаж байгаа шүү дээ. Энэ дэр бүгдээрээ ерөөсөө хэлүүлдэхгүйгээр тэр налуу зам энэ хөгжлийн бэрхшээлтэй хүн орох гарцуудыг шийдчих хэрэгтэй байгаа. Хоёрт бол одоо тэр энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес эрхлэх тал дээр бол ажил хөдөлмөр эрхлэх тал дээр бол төр засгаас бас анхаарах зүйл талтай болчих хэрэгтэй. Урт хугацааны хүү багтаа зээл тусгаалan гаргачих хэрэгтэй. Одоо бол яг зөв дандаа нөгөө нийгэм халамж үйлчлэгээ тийм хөдөлмөр эрхлэлээрээ дамжсан нэг зээлүүд байдгийн. А тэр бол одоо баг энэ одоо эдийн засгийн өсөлттэй үед бол тэр баг мөнгөөр аваад одоо бизнес эрхлээд явна гэвэл нэлээд урт хугацааг нэлээд олон улт өсөлтийг дундуур дамжиж тэр хүн өнөөдөр бизнес төрөнд тэгтэл шантарч байгаа. Өнөөдөр яаж нэг гэхээр манай энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлого бас дутуу.
За жишээ нь ингээд ярьж л да. Ер нь 370 мянган төгрөг л авдаг шүү дээ. Нөхцөл бэрхшээл дуусахад чинь яг нөгөө хувь хэмжээгээр тогтоогдод. Тэгээ нийгэм халамжуулчлалаас авч яана. Одоо нийгмийн даатгалаас тий группийн мөнгө гэж ярьдаг шүү дээ. Ийм юм мөнгнүүдийг авахд хүн ер нь яаж нэгээр амьдрах юм бэ? Инхээр энэ хүмүүс тэр хэмжээндээ л байна үст. Энэ хүмүүст юу дутагдгийг ерөөсөө л тэр урт хугацааны өвгөө барьцаагүй тий байлаа гэхэд тийм батлан даалттай юм зээлүүдийг урт хугацаагаар олгодог байх хэрэгтэй. Энэ хүмүүс үнэхээр одоо ийм 370 мянган төгрөг авч байгаа үнэхээр тийм том барьцаа өрг байгаа юу? Суугаад бодох хэрэгтэй. Энийг эргээд бодох хэрэгтэй. Энэ хүмүүс Монгол улсын үндсэн болон бүрт амьдарч байна. Энэ хүмүүс бас анхаарах хэрэгтэй. Тийм тэр хүн болгон бүгд чадвартай. Ерөөсөө л жижигхэн юм ажиллах орчныг сайжруулад дэмжлэг өгчих юм бол үнэхээр хийх гэж байгаа хүн бол тэрийг аваад явчихна, өргөжүүлчихнэ, ажлын байр гаргах чинь татвар эргээд төлдөг болно. Үнэхээр баялаг бүтээж чаддаг байхгүй үг нь бол. Олон зүйл яригдана л энэ дэр урт түүх болох. Тий. Ер нь бол маш том өргөн хүрээтэй сэдвэл л те. Ер нь бол манай бас л нийгмийн бас тулгамдж байгаа том асуудал нэг. За баярлалаа. Тэгэхээр ингээд та бүхэн лайв ингээд үгээр өндөрлөж байна. Тэгээд би бол таныг анх танилцуулахдаа Shark Tank-ийн шилдэг оролцоогч, за тэгш болон компани одоо үүсгэн байгуулагч гэж танилцуулсан. Төгсгөл бол би бүр арай өөр тий эерэг, энергитэй, хөдөлмөрч одоо Батүлэг ахтайгаа уулзлаа гэж одоо би хэлхийг хүсэж байна. Тэгээд таны цаашдынхын ажилд амжилт хүсье. За тэгээд олон айл өрхийг орон гэртээ болгож гал голомтын бадраж яваарай гэсэн үлзээтэйгээр хэлийг өргөн дэвшүүлье. За танд амжилт хүсье. За баярлалаа. Танаа саятай хамт олон ч гэсэн ажил хөдөлмөр нь өндөр. Энэ нийгэмд зөв зөвтэй мэдээллийг цаг тухайн үед нь хүргэж байгаараа гэдгийг бас хэлэх байна. За та бүхэнд баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Тэгээд тод мэдээ сэтгүүлч Билгүүтэй байлаа.